Тулаан эхлэхэд бэлэн болсон байна. Солонгос улсын тамирчин Ян Хүчан 58 кг хэмжээнд Олимпийн ранкинг 30-д, мөн дэлхийн ранкинг 30-д зогсож байгаа. Метр 72 см өндөртэй залуугийн шинэ залуугийн тамирчин байна. За мөн Иран улсын од дэлхийн номер 1 ранкинг номер 1 зогсож байгаа. Олимпийн ранкинг топ 3 58 кг хэмжээнд хасаа 70 метр 78 кг сантиметр өндөртэй тамирчин маань нуруу оролцоо 20 тамирчин маань тулааныг өргөжлөн явагдаж байна. Тулаан эхлээд удаагүй Иран улсын тамирчин маань амжилттай давталснаар өөртөө 3 оноо авч байна. За Иран улсын тамирчин маань 2025 онд болсон насан туршидтын дэлхийн авраг шалгаруулах тэмцээнд авраг авсан байгаа. За хоёр тамирчин маань бас Иран улсын тамирчин маань 58 кг хэмжээнд бас сүүлийн үед од болоод байгаа ранкинг 1 номер тамирчин маань өөрийнх нь нас нэрийн өшөлт. За тэгээд бас тамирчид маань түрүүний хэлсэнчлэн харж байгаа бол зайны мэдрэмжийг бас маш сайн ажиглаж байна. Нэг өшөлт хийгээд оноо авсан нөгөө нь байрандаа байх юм бол дараагийн хөдөлгөөн буюу болно. За энэ бол өмнөх тоглолтууд дээр байнга хийжсэн хөдөлгөөн. Нэг хамгаалаад дахиад авчлаа. Тэрнээсээс нэг өөр хөдөлгөөн яваад шууд гарных нь хамгаалтанд доогуур сэтрээд яваад байгаа тийм ээ. Тэгжээж өөртөөс 2 оног аваад. За онооны 2. За хэрвээ Иран улсын тамирчин дахиад амжилттай 2 оноо авах юм бол онооны илтав тухайн үеийг ялтаар өндөрлүүлэх нэ. За мэдээж Иран улсын тамирчин маань сүүлийн үед маш од болоод байгаа. Хөнгөн жингийн тамирчин. За доод үеэс дөрөн гарч ирж буюу шидэг тамирчдын нэг байгаа. За мэдээж маш хөнгөн хүчтэй, за хурдтай, за хамгийн том давуу тал нь бол сонголттой байгаа. Тэгээ энэхүү тулаануудыг харах юм бол яг өөрийн техникээ бүрэн сайн үзүүлж, өрсөлдөгчтэй буулган авч за энэ аврагын алтан медалийн төлөөх тулаанд шалгарч гарч ирсэн. Ян Хүчаны хувьд бол бас Солонгос улсын залуугийн тамирчин. За эдний жин бол маш өрсөлдөөнтэй байдаг. 58 кг жин гэдэг бол. За Ян Хүчаны хувьд бол за 54 кг-аас дээш өсөж орж ирж байгаа шинэ залуугийн тамирчин байна. За энэ хүнээс бас эхний 3 эхний 8 лөө. Тийм. За энэхүү насан туршидтын Азийн авраг шалгаруулах тэмцээний тулааны төрөлд эхний 7 байр эзэлсэн тамирчид маань Аж Нагоё 2026 Азийн зуны наадамд оролцох эрхээ авч байгаа. За Пүмзэ буюу тоо дасгал эхний 2 өдөр болсон. Энэхүү Пүмзэд болохоор эхний тамирчин маань эрхээ авчихсан байгаа. За пара тэквондо маань болохоор мөн эрхийн тэмцээн гэж тусдаа тэмцээний хамгийн сүүлийн өдөр зохион байгуулагддаг байгаа. Залуучуудын дэлхийн авраг өсвөр үеийн дэлхийн авраг Иран улсын тамирчин Занди Абулфазл. За сая харсанчлан бол 15 онооны 4 гарсан. Онооны илтав 12 гэдэг тийм ээ. Тэгээд финал дээр бол онооны илтав гэж бол байдгүй. Тэнхүү тэмцээн маань Азийн авраг шалгаруулах тэмцээн маань G4 гэсэн англиар явж байгаа. За энэхүү тэмцээнээс алтан медаль авах юм бол за 30 оноо өөртөө цуглуулж чадна гэсэн. Ингэснээр Олимпийн эрхийн тэмцээнээс эхний 3 байр маань Олимпийн эрхэд орох эрхтэй болчихно гэсэн. G4 англи гэдэг бол мэдээж тэквондо тамирчдын маш өндөр оноо олгодог төрөл байгаа. За тоглолт эхлээд удаагүй Иран улсын тамирчин маань эцэнд амжилттай 2 давтлаад онооны харьцааг 4-1 тэг болгож байна. За байхгүй. За баг тоолооч гэж би хэлжээр энэ ч гэсэн яа тамирчны ёс зүй гэж хэлэх үү эсвэл нөгөө хүнд эсрэг зүйн дарамт төвчүүлж байгаа гэдэг нь жоохон туршлагатай хүний илүү хийж байгаа үйлдэл байна л да. Ян Хүчаны хувьд бол нас залуу тамирчин. Дөнгөж 21 настай юм байна. Тэгэхээр иймэрхүү үйлдэл дээр нөлөө авч магадгүй гэдэг байдлаас би илэмжээс үзүүлж байгаа. За тоглолтын 2 дугаар үе. За тоглолт дуусаад 1 минутын хугацаа 4-0 харьцаатай Монголын тамирчин Зандигийн давгал дэрт өргөжлөн явагдаж байна. Солонгос улсын тамирчин маань хитрхи бас би бариад байнуудаа хөдөлгөөн болгоны алдааг нь хүлээгээд багш маань. Адилхан мэргэжлийн тамирчид бол ийм хүн алдааг хүлээхээс илүү тэр нөхцөлийг бүрдүүлэх тэр зүйлийг
өөрөө төрж хийх ёстой гэсэн. Оноох нөхцлөө бүрдүүлэх ёстой гэсэн. Өөрхөн чаддаг зүйлийг хийх гээд хүлээгээд байх биш. Туслах хөдөлгөөн болов тэр жийл дур төлөвийн тэр зайгаа ойртуулах степ байна уу хүлээн ажиллагааны тэр болгоны хийж иж оноох үнцэн хөдөлгөөнөө явуулна. За нэг гацсан хүн урд төлөө тэр хоолоос чирж орж ирээд Иран улсын тамирчин маань цээжинд нь оноцтой өшгөлж байна. Яг энэ хүү бичлэгийг ингээд дэлгэцээр ингээд үзэж байхад бол их л амархан оноо гараад тах шүү дээ. Мэдээж 58 кг хэмжин бол доор хаяж 22 кг-аар дээш өшгөлж иж оноо гардаг. Цээж нь 5 кг-аас дээш толгойн 5 кг-аас дээш өшгөлж иж оноо гардаг. Тэгэхээр иймэрхүү хэмжээний хүчтэй өшгөлж байна даа л гэж Орхон баун л анзаарна гэсэн. Дэлгэцээр бол их л амархан харагдчихна нэг. За сүүлийн 10 секунд. За гарын хамаатыг давуулаа нуран хүн наадаг хөдөлгөөн хийснээр оноо маань 11-1 харьцаатай ян хичээн цааш нэгтэйгээр хожигдож байна. За Иран улсын тамирчин Замдын хувьд аваргын алтан медалийг инхүү багтаа болсон өөртөө авч чадлаа. Ингээд тамирчтай халуун баяр хүргье. За өнгөрсөн жил 2025 онд бүгд найрамд Хятад ардаас дууссан насан туршидчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд төрүүлсэн. За анх удаага 2026 онд нэг жилийн дараа Улаанбаатарын дэвжээнд Аз ТV-ийн аварга боллоо. Баяр хүргэе. Насан туршидчдын дэлхийн аварга, Аз ТV-ийн аварга, залуучуудын дэлхийн аварга, өсвөр үеийн дэлхийн аварга, Иран улсын тамирчин Занди Аболфазл. For the attention of all athletes who is secured the bronze medals of today's weight categories, please be ready 4:15 at the C corner of the video. За энэ хүү гайхалтай торгон мөч бол